Үндэсний хоёр наадмын тухай хуулийн дээр хурдан морь уралдуулах дүрмийг мэрэгжлийн байгууллагуудын саналыг үндэслэж байж хурдан морины уралдах дүрмийг батлана гэсэн байна. Хуулийн заалт байдаг. Энэ хуулийн заалтын дагуу 2003 оны Монгол Улсын засгийн газрын 149-р тогтоол байдаг. Хурдан морь уралдуулах дүрм гэдэг. Энэ засгийн газрын 2003 оны 149-р тогтоолын дагуу бид нар энэ хурдан морийг зохион байгуулж явуулнаа. Энэ тогтоол дээр юу гэж заасан байдаг гэхээр тухайн жилийн байгалийн гарц, тухайн жилийн онд оролт энэ бүх юмыг тооцож тухайн жилийн уралдах морийг насных нь хэмжээгээр километрийн зайг уралдах зайг тогтоож өгнө гэж заасан байдаг. За хоёрдугаарт нь өөр тэр тухайн заасан насны ангилд морийг уралдуулнаа гэсэн юм байна. Би энийг яагаад хэлээд байгаа гэхээр манай уяачид бас энэ дээр бас алддаг. Насын зөрүүж орж ирдэг. Тийм учраас энийг анхаарах хэрэгтэй гэж. За гурав дахь асуудал бол энэ засгийн газрын тогтоол дээр хамгийн чухал заасан юм бол унаач хүүхдүүдэд холбооны техник хэрэгсэл юмыг ашиглахыг уралдаж явахт нь ашиглах хориглоно гэсэн юм заалт байдаг. Энийг манай уяачд бас хангах хэрэгтэй гэж ингэж бодож байна. За энэ жилийн хувьд бол бас бид нэр ингээд 10, 11, 12, 13-ны өдрүүдэд бол үндсэндээ 9 насны морийг уралдуулна. За 9-ний өдөр морийг бүртгэхэд эхэлчихнэ. Тийм учраас энэ талын юмыг бол мэдээлэл авч олно гэж. Монгол Улсын үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11-р зүйл. За мөн 11-р зааснаа дагуу засгийн газарт үүрэг болгосны дагуу бас дүрм баталсан байдаг. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны дүрмийн 22 дахь заасны дагуу 2015 оны 7 сарын 1-ний өдрийн 05 дугаар тогтоолыг мөрдөж ажиллана гэж мэдээлж байна. За тэгээ энэ дээр бол та бүхэн бас мэдж байгаа байх. Жишээлбэл өндрийн байдал дээр азрах соёлон 140 см, их нас 141 см, хязгаалан 137 см, шүдлэн 132 см, дааг 127 см. За өндрийн байдлыг бол энэ дүрмээ яс баримтлана гэж бодож байгаа. За дээрээс нь үйлдвэрлэх байдлыг бас бид давхар харна. За энэ дээр бол Монголын эрдэмтдийн судлаачдын тогтоосон стандарт байгаа. Энэ дүрмийг бас нарийн баримталж ажиллана гэдгийг бас та бүхэндээ хэлье. За манай уяачд маань анхааруулж хэлэхэд үндэсний их баяр наадам болохоос 2 хоногийн өмнө энэ дүрм заасны дагуу магадгүй релиз байх адууга бас манай үндэсний баяр наадмын комиссийн үйлдвэрлэх байдлыг тогтоох ажлын хэсэгт бас хандаж энэ байдлыг өөрчилсөн байдлаар тогтоох хэрэгтэй. За баяр наадмын үеэр илт релиз энэ дүрмийн заалтыг зөрчсөн адуу уралдааны талбайд оруулах цаашдаа бас хил ам хийхийн асуудлыг бол манай баяр наадмын хурдан морины комисс үйлдвэрлэх байдлын ажлын хэсэг бол газар дэдэнд бид энийг хүлээж авахгүй гэдгийг бас энэ онцлон тэмдэглэе. За хурдан морины уралдаанч хүүхдүүдийн эрх хамгаалалттай холбоотой асуудлаар бол бид нар яг хуульд заасан бүх үйлчлэгийг бол үзүүлж явах юм байна. За үүнд бол хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг бол бид нар бүртгэлийн явцдаа бол яг стандартын дагуу шаардна. За энэ бол юу юм бэ гэхээр манай байгууллагаас гаргасан дүрм журм бол биш. Үндэсний статистикийн хорооноос баталсан стандарт байгаа. Тэгээ энэ стандартын хэрэгжилтийг хангаж мөрдүүлэн ажилланаа. За уралдаанчдаа, наадамчдаа, уяачдаа боломж гэдэг шиг зүйлийг олгохын тулд бол бид нар яг бүртгэлийн явцаас бүртгэлийн явцад бол хурдан морины уралдаанч хүүхдүүдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдийг хөдөлгөөн хөтөлбөрт бол байрлуулахаар ажиллаж байгаа. Тэгээ эндээс бол магадгүй аль нэг хэрэглэлийг нь орхисон, мартсан, сансан ийм тохиолдолд бол нөхөж авах ийм зүйлийг бол бүрдүүлж байгаа. За хоёрдугаар нь гэх юм бол хүүхдийн эрсдлийн даатгалын асуудал байгаа. За энэ даатгал дээр бол даатгалын яг одоогийн байдлаар бол Монголд үйл ажиллагаа хийж байгаа 16 компани байна.
За энэ 16 компанид бол бид нэр хүсэлт шаардлага саналаа бол хургуулсан байгаа. За гинтийн ослын даатгал дээр бол орхигдсон байгаа нэг зүйл нь юу гэхээр тээвэрлтийн зардал гэдэг юм бол ордгоо орохгүй байгаа. Энэ дээр бол манай байгууллагаас бол одоо энэ хүүхдийн байгууллагаас бол тээвэрлтийн зардал гэдэг зүйлийг энэ одоо даатгалын нөхөн одоо төлбөрт заавал оруулаач гэдэг энэ шаардлагыг бол тавьж байгаа. За яг одоо бидний энэ тавьсан хүсэлт саналын дагуу санхүүгийн зохицуулах хорооныхон хянж үзээд за энэ жилийн одоо уралдаанч хүүхдүүдийн одоо даатгалын эслийн даатгалыг аль даатгалын компаниуд хийх вэ гэдэг энэ жагсаалтыг санхүүгийн зохицуулах хороо гарганаа. Тэгэхээр энэ санхүүгийн зохицуулах хорооныхонтой холбогдоход бол бид нар наадмын өмнө бол албан ёсоор мэдээлэл хийнэ. Энэ даатгалын компаниуд одоо уралдаанч хүүхдүүдийн даатгалын үйлчлэгийг бол үзүүлнэ гэдэг албан ёсны мэдээллийг бол өгнө гэдэг зүйлийг хэлсэн байгаа.